Намайг Инхбаатарын Бэлэг сайхан гэдэг урандаа зултай. Одоо Улаанбаатар цэргийн өрөөний ёсчрын сахиулах Зэвсэг төсний 32 дугаар ангийн захирагч. За төрийн хонжин гэдэг одоо албан тушаал дээр үүрэг гүйцэтгэж байна. За төрийн наадмын нээлт хаалт дээрээс нь одоо эсвгүүл цагаан тугийг одоо цэнгүүлэх ажиллагаанд одоо манай ангийн бие үргэлжлэхгүй одоо үүргээ гүйцэтгэж байна. За өнөөдөр Богдхан уулын шажин уурхайн ам дээр ирээд одоо төрийн эсвгүүл цагаан тугийг залах цэнгүүлэх ажлынхаа одоо бэлтгэл ажилд орчихсон. За Хинтээ аймагаас одоо 2 загал бормороо дээрээс нь одоо 8 шарга мор бараа оологч мордуудаа авчираад бие үрэлтгүүнээ сонгон шалгаруулад одоо бэлтгэл ажил маань хангагдаа явж байна. За төрийн эсвгүүлд цагаан тугийг одоо залж цэнгүүлэхэд одоо маш утга учиртай тийм ээ дэгтэй журамтай байдаг. За үүний дагуу одоо хугацаа цэргийн албаагч зөөр ахлагч нараа одоо сонгон шалгаруулж аваад төрийн одоо их тугч за дээрээс нь одоо давгар 8 туг одоо тугчдыг сонгон шалгаруулж давдаг байгаа. Энэхүү залуучдыг одоо сонгож авахд одоо төрийн ёслолын залхад одоо төрийн ёслолын журмаа баримтлана. За дээрээс нь энэ залуучдыг сонгож авахд одоо хүнд таруулын цэргийг сонгож авах журам гэж байдаг. Тэр журмынхаа дагуу одоо метр 80-аас дээш өндөртэй тий зөв төрхтэй одоо Монгол одоо бие хаа төгс. За дээрээс нь одоо мэдээж морь маландаа тий сайн одоо морийг сайн ундаг сайн эзэмшсэн ийм одоо залуучдыг сонгоо авдаг. 2 3 би Улаанбаатарын хаавал дүргээс татгаж ирсэн. Хөвсгөлөөс татгаж ирсэн. 2024 оны 2 дугаар хилжээр татгаж ирсэн. Тэг 30 шүү дээ. Ерхэд бол амьдралдаа нэг жилийн завсарлага авч байгаа юм л да. Тийм зорилгоор цэргийн албаа ахаар ирсэн. Багасаа морь ундаг байсан. Манайх хөдөө хотод ингээ 2 гэртэй байхгүй. Тэгээ энэ багасаа хурдны морь унаад энэ багасаа морь ундаг байсан. Сэтгэл бол маш өндөр байгаа. Ер нь бол хэр баргийн хүнд олдохооргүй ад завшаа гэж бодож байгаа. Ер нь бол наадмын нээлтэнд оролцсон гэдэгтээ ер нь их баяртай байгаа. 7 цагаас морьтой авчраад морьтой барайл, морьтой эмээлэл тэгэл нэг өдрийн үйл ажиллагаа бол морьтой бэлтгэл бол эхэлдэг. Тэгээ өдрийн 12 цаг хүртэл морьтой бэлтгэл явдаг. Ер нь их бүдрэх зүйлгүй хурданд байсан. Гэхдээ ер нь анх ингээд энэ морийг уна гэж яаж яахт өхөд бол нэлээ бас миний надад одоо таарсан морь нуудаа алдсан гэдэг нэг хүрээ алдсан морь байгаа. Тэр морь маань жаахан одоо юу морь ч юм те жаахан юмнаас айгүй өргөдөг. Гэхдээ яг хуу ер нь бол нэлээ тэгээд морьтойгоо нэлээ илхэмсүү дотно байгаа. Морь дээр давгад асж байгаа. Анх бол жоохон хөдлөөд үргээд тэгээд тэгс одоо л ямар ч хөдлөөнгөө зогсдог болсон. Нөл гайгүй хоорондоо тасаал. Тэг өдөр болгол ер нь байнга л хамт. Оройдоо л тустай явал. Тэг өглөөд бол өдөрч тэгэл хамт морьтойгоо. Сэтгэл хэвэл тэгэл анх удаага орж байгаа болохоор ер нь сандралтай. Тэг яах бол ийх бол гэсэн бодолтой ер нь бичлэг нь бол үдсэн өмнөх тэг маш гоё л байдаг билээ. Тэг бас өөрөөрөө бахархсан тийм байна да. Тэг ер нь тэгэл моринд сайн морь ундаг тийм шилэгдэл сайн гэсэн хүмүүсээ аваад гарч. Тэг бэлтгэлэн тугаа оройд алах нь шилжүүлэгч нар алах нь гэл. Тэгэл 12 цагаас амраад өдөр хоолнд ороод 3 хүртэл амардаг. Тэгээ 3 цагаас босч ирээд дахиад 5 хүртэл бэлтгэлээ хийдэг. Тэгээ 5 хүртэл бэлтгэлээ хийчихэд 5-аас 6-гийн хооронд шилжүүлэгч нар тогтцоотойгоо бэлтгэлээ хийдэг. Хүчний бэлтгэл. Инхийн цагт хөлсөх урсгал дайны цагт цус байгаа урсна гэдэг. Ер нь бол бид нэр тэгээд маш их бэлтгэл сургуульд хамгийн гол нь чигтрэл олон түмний баясахын тулд бид нэр маш их бэлтгэл сургууль хийх хэрэгтэй. Ямар ч алдаа моддаггүй бүх юм төгсөх хэрэгтэй. Тэгэд энэ боломжоо алдахгүй тэгээд сэтгэл өндөр байгаа. Бас тэгээд 9 уул цагаан тугийг баярж шилжүүлнэ гэдэг утгаараа бид нэлээ их тийм жоохон омогшиж нэлээ бахархал төрж байгаа.
Өвшилж харсаар сууно сайхан цайныхаа дээжээр цацлан өргөсөр байна уу хүчинэмэнд хүчинсаа эрдэмт шамда их орно хамгаалж цэригийн албан эссэн минь явна ави хүүгийн нэригурго ардын цэригийн албан амарсаа энэ дэрэд бол ер нь төрийн хөслийн хэдэн мордыг хариулах тийм адуучин хийж байгаа. Адуучин цэрэг гэж явж байгаа. Тэгээд нөхдөөгөө эн чинь ингээд яслихоо юг яслихоо тийм бэлтгэлийг хангаад ингээд олуулаа ингээд мөр зэрэгцэн явж байгаа их баяртай байгаа. Одоо энэ адуунуудыг бүрэн бүтэн байлгах усалж унтлах тэгээд наагур цагуур ер нь чухал ажлуудын нэг л дээ адуучин гэдэг. Өмнө нь яг ах нартайгаа нэг морь зөр уях тиймэрхүү ер нь туслах уяачийн ажил нь хийдэг гэсэн. Тэгээ нэг багасаа тэгж яхтар унаагүй. Тэгээ сүүлд ер нь яг 9 дугаар ангиасаа л ирсэн. Тий одоо бидний хувьд бол наадмын үйл ажиллагаанд орсон гэдэг бол амьдралд ганцхан тохиох мөч. Тэр наадмаар ингээд сүлд цагаан төгөө заалаад явна гэдэг. Тийм болохоор өөрсдөө бидэд өөрөө маш их бахархаж байгаа. Ээж аав маань үзээд бахархах байх зургатаар тийм. За төрийн онжингийн одоо миний онж байгаа бормор маань болохоор одоо энэ жил 16 дахь жилдээ одоо төрийн наадмын нээл таалт дээрээс нь одоо төрийн 9 хөл цагаан төвийг цэнгүүлэх ажиллагаанд бол оролцож байна. Одоо хамгийн удаан оролцсон нь бол одоо төрийн онжингийн бормор байна. За их тугчийн бас бормор байгаа. Энэ бормор маань бас одоо 10 гаруй жил 11-2 жилдээ одоо бас ингээд үүргээ гүйцэтгэхэд явж байгаа. За шарга мордын хувьд бол 8 шарга морь байгаа. 8 шарга морь маань одоо давхар 8 туга залхад одоо үүрэг гүйцэтгэдэг. За хамгийн бага нь одоо 3 дахь жилдээ. За хамгийн их нь бас нэг 11-2 жилдээ ингээд үүргээ гүйцэтгээд явж байгаа. За шинэ морь бол одоо энэ жилийн наадмын нээлт хаалтанд бол шинээр одоо орсон морь бол байхгүй байгаа. Гэхдээ бид бүгд одоо 2 бор морин дээр одоо нөөц морь хоёрыг тийм ээ шарга мордон дээрээ ч гэсэн одоо 4 нөөц морь авчирсан байгаа. Давхар бэлтгэл сургалтыг одоо хийгээ явж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо ямар нэгэн асуудал гарлаа гэхэд одоо дараагийн нөөц морь ингээд бэлтгэдээд сургагдаад ингээд явж идэг. За бараа мордын хувьд бол за хамгийн бага нь одоо энэ жил 2 дахьтаа орж байгаа. За дээшигээ одоо бас нэг 7-8 дахь жилдээ ороо явж байгаа юм бараа морд байна. За энэ бүгдийг одоо Хинтээ аймгаас өмнөлгөр сум дээр одоо манай төсөвчний 232 дугаар анги байдаг. Энэ дээр одоо Хинтээ аймагта тийжээгдээд хариулагдаад одоо идэл зундаалаад ингэ явж идэх. За одоо 2 бор морь дээрээс нь одоо энэ 8 шарга морь бол одоо унлаганд идлэгдэхгүй тийм ээ. Тэндээ одоо яг төрийн наадмаа хүлээгээл төрийн тугаа цэнгүүлэхээ хүлээгээл одоо тэнд ерөөхдөө хариулагдаад бэлчээл ингэ явж идэг баг. Яг цэргүүдтэй хамтарч ярьсан зэвсэг төвчөнд ажилласан жилийн 4 дахь жил. Тэгээд 4 жил цэргүүдтэй хамтарч ажиллаж байна да. 420 г мартын өдөрт 3 удаагийн 4 халуун хоолоор үйлчилдэг. Хоолны орцны орн бол яг хിവэрэ байх. Хоолоо сайн иддэг. Тэгээд бас ингээд бид хэдтэй ингээд тоогооч нутгаа хөөрхө санал бодлоо хуваалцаж бас нээлттэй байдаг. Тэр нь айгүй таалагддаг. Зүгээр авслаадгаараа гардаг. Гэхдээ цэргүүд бол голчлон цэвэндээ их дуртай. Тэгээ одоо яг юун дээр манайх бол нөгөө ангийн бүрэлдэхүүн дээрээ бол 2 дугаар хоол 1-2 дугаар хоол өдөр гарахтаа сет хоолоор гардаг. Тэгээд тийм хоолндоо дуртай. За монголчуудаа баяр наадмын мэндийг дэвшүүлье. Бид эдэн ингээ баяр наадмынхаа ажил ёслолыг алахгүйгээр сайхан морьныхоо бэлтгэлийг алдахгүйгээр. За ингээд аав ээж жилийн садан Монголынхаа бүх ард түмэнд хайртай найз өхөндөө
Сайхан баярлаарай. Сайхан надаарай л гэж л да. За ах トゥ хамаатан сад найз нөхөдөө баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан баярлаарай л гэж хэлээ та. Даав ээжтэй өвөө эмээтэй тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүү нь одоо наадмаар төрийн их наадмыг нээлтэнд оролцож 9 уул цагаан төгөө шилжүүлэхээр болсон. Тэгээд энэ явдалтай их бахархаж баяртай байна. Бөөнд зэд ямар зүйл вэ? хамгаалж эрхэс тэнгэрийн одоод шүнжин надж хонно хидэ маннах уйлэс химэрсэргэс алба тулсаа манах хичнээн сэтгэлийн уян